Газрын тухай хуулиар эзэмшлийн буюу үн төлбөргүй олгох газраас бусдыг дуудлага худалдаагаар олгодог, үн төлбөргүйгээр олгодог газарт гэр бүлийн хэрэгцээнд иргэний өмчлийн 07-га, амны орон сууцны зориулалтаар эзэмшүүлдэг газар, гэр бүлийн хэрэгцээний цуслангийн газрууд багтдаг, мөн төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулсан газар, үүнээс гадна төсөл сонгон шалруулалтаар буюу улсын болон орон нутгийн төсвөөр гадаадын зээл тусламжаар хөрөнгө оруулж хийгдэх газруудыг төрөөс үн төлбөргүй олгодог. Дээрхээс бусад зориултын бүх газрыг дуудлага худалдаагаар иргэн аж ахуйн нэгжид олгохоор хуульчлагдсан. Харин энэ жилийн тухайд газрын дуудлага худалдаа дархан сумын хэмжээнд явагдаагүй байна. Энэ асуудлаар аймгийн газрын харилцаа барилга утгуулалтын газрын дарга тайлбарыг өгч байна. За Дархан хотын буюу одоо Дархан аймгийн хэмжээнд бол Дархан сумаас бусад сумдууд бол дуудлага худалдаагаа явуулж байгаа. За Дархан сумын доторх дуудлага худалдааны зориулалтын газруудыг аймгийн засаг даргын захирамжаар дуудлага худалдаа явуулах зарыг явуулдаг байгаа. За манай газрын харилцаа барилга утгуулалтын газар бол Дархан аймгийн засаг даргад дуудлага худалдаа явуулах захирамжийн төслийг бол 2 удаа хүргүүлсэн байгаа. За тухайн шатны засаг дарга буюу аймгийн засаг даргын захирамжаар буюу засаг даргын бүрэн эрхэнд заагдсны дагуу дуудлага худалдаа явуулах эсхийг шийддэг байгаа. Биднэрт бол тухайн нэгж талбаруудад дуудлага худалдаа явуулах шийдвэр нь бол ирээгүй байгаа. Ер нь бол дуудлага худалдаа явуулах зарчим маань юм байгаа. Олон нийтийн мэдээлэл хэрэгсэлтэй нийтлэн зарлалснаас хойш 30 хоногийн дотор дуудлага худалдаа явуулдаг байгаа. Тэгэхээр бид нар одоо 10 сар дундаа орж байна тийм ээ. Тэгэхээр 12 сарын 31-ээс өмнө бид нар Хэрв аймгийн засаг дарга шийдвэрээ гараад дуудлага худалдаа явуулах захирамжаа гаргаж өгөх юм бол бид нар сарын дотор дуудлага худалдаа явуулах бүрэн боломжтой. Дархан аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх гэр бүлийн хэрэгцээний 07-га газар 2019 оноос хойш нэгч төлөвлөгдөөгүй байна. Харин өнгөрсөн 2024 онд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хийхэд иргэдээс гарч байгаа шаардлагын дагуу өрхийн зориулалтаар өмчлөлийн газар төлөвлөлтөнд багтсан ч дид бүтэц хийгдээгүй гэдэг шалтгаанаар иргэнд өмчлүүлэх асуудал хэрэгжихгүй хүлээгдэж байна. Ер нь бол нөөц газруудаа гаргаж ирсэн. За нөөц газруудаа гаргаж ирсэн Дархан аймгийн Орхон сум, Хонгор суманд бол гарч ирсэн. За энэ нөөц газрууд дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаа үн төлбөргүй олгох газруудаа бид нэр төлөвлөсөн. За хамгийн нэг гол шалтгаан нь бол дид үтцийн асуудлын шийдэгдэг байгаад. Иргэдийг дид үтцийн шийдээгүйгээр газар олгохыг бол хориглодог. За энгийн үгээр тайлбарлах юм бол цахилгааны татаагүй газар дээр иргэдийг очиж амьдраа гэдэг газар хуваарлж болохгүй гэсэн ийм заалтуудтай байдаг учраас бид нэр хуваарлуулж чадаагүй байна. Тэгээ сум орон нутгийн төсвийн ерөнхийлөгчийн захирамжч нар бол иргэдийн хурлын энэ байгууллагын хүмүүс маань тухайн нэгж талбарууд буюу тухайн үн төлбөргүй олгох газрууд дээр дид үтцийн асуудлын шийдээч гэдэг тухайн шатны байгууллагуудад бүгд бид нэр хандаа явж байгаа. Гэр бүлийн хэрэгцээний газар олгогдох асуудал ийхүү дид бүтэц тавигдаагүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлсоор байна. Харин энэ оны төлөвлөгөөнд орсон ч дуудлага худалдаанд зарлагдахгүй байгаа газруудын тухайд аймгийн засаг даргын шийдвэрийг хүлээж байна гэдгээ газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Батчалуун хэллээ.